Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Хятадд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлийн алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. 2023 оны 5 сарын 29-ний өглөө эрт Шандун мужийн Хэши Ванжийн тосгоны хүмүүс урдын адил өглөө эрт ажилдаа гарч тэд тосгонд хөдөө аж ахуйн усанд ашигладаг худгийн хажуугаар өнгөрч явахдаа нэгэн оршин суугч ердийн үеэс өөр зүйл байгааг анзаардаг. Хин нэгэн хөдлөгсөн мэт худгийн таг хазгай тавигдсан байсан бөгөөд тагны ирмэг дээр шороо бохир зүйл наалтсан харагддаг. Ямар нэгэн зүйл буруу байна гэж бодсон тул хид хідэн тосгоны хүн худгийг онгойлгож үздэл усан дээр хүний толгой шиг харагдах хар зүйл хөвж байсан. Айж чочирдсан хүмүүс тэр даруйл цагдаад мэдэгцгээдэг. Удалгүй нам гүм өглөө цагдаагийн машины дууд дохио бүх тосгоноор цуурайтан хэргийн газарт ирсэн цагдаа нар худгийн дотор нэгэн залуу ир унсан байдалтай байгааг олж тогтоодог. Тэр бол хөрш тосгонд амьдардаг 21 настай Лю Шу Э байсан. Хүүгийнхээ нас орсон тухай мэдээг сонссон Лю Шу Эгийн ээж цочролд орон тэр дороо ухаан алдаж унсан. Түүний ярьснаар өмнөх орой Лю Шу Э саяхан гэрэлсэн их нэртэйгээ хам гэртээ ирж оройн хоол идсэн бөгөөд ямар ч сэжигтэй зүйл байгаагүй. Урд шүнэл эрүүл саруул байсан хүн яаж ганцхан шөнийн дотор хүйтэн цогцос болон буцаж ирвэ гэж Лю Шугийн эцэг эх нь энэ явдалд аллагын шинж байна гэж үзэн албан ёсоор мөрдөн шалгахыг хүсдэг. Лю Шу Э дөнгөж 21 нас хүрсэн айлын ганц хүү байсан. Түүний эцэг эх насан туршдаа газар тариалан эрхэлж ирсэн жирийн тариачид Лю Шу Эч бас үнэнч дуу цөөтэй яг л жинхэнэ хөдөөгийн залуу байсан бөгөөд эцэг эхийнхээ адил тариа тарьж амьдардаг байсан. Сүүлийн үед Лю Шу Эгийн эцэг эхэд нэг л хүсэл байсан нь ганц хүүгээ хурдан сайн бүсгүйтэй учруулж гэр бүлтэй болгох явдал байсан. Лю Шу Э өөрөө ч мөн эцэг эхийнхээ хүссэнчлэн сайхан их нэртэй болж хүүхэдтэй болоод сайн сайхан амьдрахыг мөрөөддөг байсан. Лю Шу Эгийн эцэг эх гадуур нэг ч удаа хооллохгүй маш их хэмнэлттэй амьдарч мөнгөө хоримтлуулцгаадаг. Харин Лю Шу Э тариалангийн ажилгүй үедээ ч амралгүй хүнд хүчээр ажил хийж мөнгө олдог байсан. Тэд ингэж мөнгө цуглуулж байсан цорын ганц шалтгаан нь Тайли бэлтгэхийн тулд Тайли гэдэг нь юу вэ гэхээр Хятадд гэрлэх үед эрэгтэй талаас эмэгтэй талд өгдөг мөнгийг хэлдэг. Өмнө нь энэ нь хайртай охиноо хүргэн айлд өгөх гэж сүйт бүсгүйн эцэг эхэд хүндэтгэл үзүүлж гэрлэлтийн чин сэтгэлийг илэрхийлдэг утгатай байсан бол харин орчин үед энэ утга нь ихээхэн бүдгэрч бараг сүйт бүсгүйн үн мэт ойлгогдох болсон. Ялангуяа хөдөө орон нутагт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцааны тэнцвэргүй байдал маш хүнд тул Чайли заавал байх ёстой зүйл болж мөн түүний хэмжээч нэлээн өндөр болсон. Иймээс хөдөө орон нутагт олон гэр бүл сүйт бүсгийн талын шаардсан Чайлиг бэлтгэхийн тулд үр тавьдаг эсвэл бүр гэрлэхээсээ татгалзах тохиолдолч байдаг болсон. Лю Шу Эгийн эцэг эгч мөн адил Чайли бэлтгэхийн тулд маш их ажиллаж хэрэггүй зардлаа танан мөнгө цуглуулсаар ирсэн байсан. Нэг өдөр Лю Шу Э зуучлагчаар дамжуулан нэгэн эмэгтэйтэй танилцсан нь Лю На. Тэрээр Лю Шу Этэй насаар чацуу бөгөөд маш үзэсгэлэнтэй царайлаг эмэгтэй. Лю Шу Э түүнийг хараад анхны харцаар дурлаж түүнтэй гэрлэхийг хүссэн. Гэвч мэдээж асуудал гарч ирсэн. Люна Чайлид бүтэн 600 мянган йон авахыг шаардсан. Насан туршдаа газар тариалан эрхэлж ирсэн Лю Шу Э болон түүний эцэг эхэд 600 мянган йон гэдэг бол асар их мөнгө. Юу байгаагаа хамж авахаач бүрдэхээргүй дүн байсан. Гэвч хот руу бүгд нүүж хөдөө очиж бэр болох бүсгүй ховор болсон энэ үед Чайлигийн нөхөн болвол гэрлэн гэж байгаа юм чинь одоо биш бол хүүгээ гэрлүүлэхэд бүрч хэцүү болно гэж бодсон. Лю Шу Эгийн эцэг эх бүх хөрөнгөө гаргаж хамаатан саднаасаа хүртэл мөнгө зээлэн арай хийн 600 мянган йоныг нь бүртгүүлдэг. Хотын хөдөө нутагт угсаа залгамжлах юм бол өрөнд орж насан туршдаа өхөр шиг ажилласан ч яах вэ гэсэн зүүр үг хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл одоо ч гэсэн удмыг нь үргэлжлүүлэх асуудлыг хамгийн чухалд тавьдгаа гэсэн үг. Лю Шу Эгийн эцэг эгч гэсэн яг тэгж бодон арай гэж цуглуулсан 600
600,000 йоныг Люнагийн гэрт өгдөг. Ингээд Чайли авсны дараа Лю Шүвэй Люна хоёр хурмаа хийх боломжтой болон үзэсгэлэнтэй сүйт бүсгүйг авсан Лю Шүвэй хурмын туршид инээмсэглсээр маш их баяртай байсан. Хүүгээ ингэж аз жаргалтай байгааг хараад эцэг эхэн ч гэсэн маш их баярлцгаасан. Люна мөн Лю Шүвэйтэй Чацуу, Шандун мужийн Хэчвэй Ванжийн нутгийн хүм тэд зуучлалаар танилцаад удалгүй гэрлэх яриа өрнөсөн. Гэхдээ томчууд хурдан хөдөлсөн ч Люна үнэндээ Лю Шүвэйд огт дуртай байгаагүй. Тэр түүнийг хөдөөний тэнэг марч загварлаг биш гэж харж исэн. Гадаад төрх нь өөрийнх нь таалалд огтхон ч нийцээгүй. Люна харин царайлаг хотын дагварлаг хэв маягийн ирчүүдэд дуртай. Тэр өөрийгөө тосхны гүнд газар тариалан эрхлээд амьдрна гэж хизээч төсөөлж байгаагүй эмэгтэйсэн. Гэвч Люнагийн эцэг эхэд Лю Шүвэйгийн үнэн ч ажилсаг зан маш их таалагдсан. Тэр өөрийн ажлаа сайн хийдэг охиныг нь үнэхээр их хайрладаг учраас хинээс ч илүү сайн халамжлна гэж эцэг эх нь бол итгээд охиноо өгсөн. Гэвч Лю Шүвэй Люна хоёрын гэрлэх болсон хамгийн шийдвэрлэх шалтгаан нь Люнагийн тавьсан утгагүй шаардлага байсан. Люна Лю Шүвэйгээс 600,000 йоны Чайли нэгсэн нь бол энэ мөнгийг тэднийхээ өгч чадахгүй учраас өөртөө нь гэрлэж чадахгүй байх гэж бол уг нь бодож исэн. Гэвч хүүгийнхээ гуйлтыг авсан аав ээж хоёр нь бол тэр Чайлиг нь бүгднгийн бүрэлдүүлээд өгснөөс болоод тэр хоёр бол гэрлэхээс өөр аргагүй болсон. Гэрлснийхаа дараа Люна эхлээд гэрлэхий дараа нь хурдан салчиж болох байх гэж бол бодсон. Ингээд Лю Шүвэйд өчүүхэн ч сэтгэлгүй байсан Люна гэрлснийхээ дараа өөрийгөө хатан хаан мэт авч явж нөхрөө чадваргүй хэрэггүй гэж өдөр бүр загнадаг болсон. Тэр гарын үзүүрээч хөдлөхгүй өдөржин утсаа барин суудаг байсан бөгөөд хадам эцэг эхийнхээ үгийг сонсох дурггүй гэж тэдний гэрийн ойр орчимд ч очихыг хүсдэггүй байсан. Люна юу ч хийсэн бай Лю Шүвэй их нэртэй үнэхээр хайртай байсан учраас түүнд муу үг юусоо хэлдэггүй, ууралсан дүрч үзүүлдэггүй байсан. Харин талбайн ажил дуусаад гэртээ ирэхээр өөрөө хоолоо хийж гэрээ цэвэрлэн угаалга зэрэг бүх ажлаа өөрөө хийдэг байсан. Лю Шүвэйгийн эцэг эгч гэсэн ингээд байвал Бирман төрсөн гэрлүүгээ зогтчих байх гэж айгаад Люнаг яг л хатан хаан шиг өргөмжилж түүний хүслээр нь амьдардаг байсан. Гэсэн ч хүн бүхний энэ хичээл зүтгэл Люнагийн сэтгэлийг эргүүлж чадаагүй. Гэрлээд 2 сар ч болоогүй байхдаа Люна уйтгартай өдөөгийн амьдралыг дахиж тэсгэ болж эхэлсэн. Амьсгал нь боогдож өөхөх гэж байгаа юм шиг санагдан яг тэр мөчөд Лю Шүвэйтэй салж энэ газраас явъя гэж шийддэг. Гэвч гэрэлснээс хойш удалгүй эрэгтэй тал ноцтой буруу зүйл хийгээгүй байхад нь эмэгтэйн төрүүлж салах хүсэлт гаргах юм бол хуулаараа гэрлэх үедээ авсан Чайлины ихэнхийг нь буцааж өгөх ёстой гэдгийг тэр мэддэг. Ингээд Люна угаасаа тэр мөнгийг нь буцаах бодолгүй байсан, мөн авсан Чайлиныхаа ихэнхийг нь аль хэдийн хэрэглээ дуусчихсан байсан болохоор буцааж өгөх мөнгө түүнд байгаагүй. Дээрээс нь салхал юм бол мөнгөний төлөө гэрэлсэн юм байна гэж хүмүүс хуруу зан ярьж эхэлнэ гэдгийг бодохоор толгой нь өвдөж эхэлдэг. Ингээд хэд хоног бодсны эцэст Люнагийн толгойд нэг аимшигтай санаа орж ирсэн. Тэр юу гэж бодсон бэ гэвэл зүгээр л тэр өвчхөл болох юм байна. Хэрв нөхөр нь өвчхөл Чайлиг буцааж өгөх шаардлагагүй, бүр цаашлаад нөхрийнхөө өмч хөрөнгийг хууль ёсоор өвлөжч болно. Хэрв нөхөр нь зүгээр л өвчхөл мөнгө ч авна, эрх чөлөөгч болно. Дээрээс нь хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг ч авах боломжтой гэж тэр бодсон байгаа. Ингээд 2023 оны 5 сард Люна унтаж чадахгүй байна гэж эмнэлэгт очин нойрны бичүүлэн авдаг. 5 сарын 22-ны нэм гарагт Люна өдийнхөөсөө өөрөө өглөө эрт босож инээмсэглэн нөхөр Лю Шүвэйтэй өнөө орой хоёлаа ээж аав хоёр дээр очиж хоол идэхүү гэж хэлдэг. Лю Шүвэй энд нь бол үнэхээр гайхсан. Учир нь гэрэлснээсээ хойш анх удаа Люна өөрөө төрүүлж хадам аав ээжиндээ очие гэж хэлсэн нь энэсэн. Уг нь тэр тэдний царайгч харах дургу гэж үргэлж хэлдэг байсан. Тийм болохоор Лю Шүвэй эхнэр нь өөртөө нь болон эцэг эхтэй нь холбоотой тэдний бүх хүчин чармаалтыг ойлгож эцэст нь сэтгэлээ нээж байна гэж бодоод хүүхэд шиг баярлдаг. Үдээс хойш Лю Шүвэй эхнэртэйгээ хамт аав ээж дээрээ очино гэж бодоод маш их догдолж хувцас солиод сайхан хувцалдаг. Ингээд Лю Шүвэй түүний эхнэр Люна хоёр хурмын бэлэг болгон Лю Шүвэйгийн аав ээжийн үр тавин байж авч өгсөн машинаар аав ээжийнх нь гэрийн зүг рүү явцгаадаг. Оройн хоолны уур амьсгал бүхэлдээ халуун дулаан баяр баясгалантай байсан. Люна нөхрийнхөө аманд хүртэл хоол хийж өгч халамжтайгаар арх хүртэл түүнд хундаглаж өгч байсан. Өмнө нь дандаа юунд ингэтлээ уурладаг юм бол гэмээр хөмсгөө зангидсан дургуйтсан төрхтөө явдаг байсан. Бэрн ийхүү хүүд нь маш сайн хандаж байгааг хараад Лю Шүвэйгийн эцэг эгч гэсэн баярлахын зэрэгцээ гинэт ингэтлээ өөрчлөгдсөн нь бас хачирхалтай гэж бас бодсон байгаа. Нүүр нь улааж хөөрсөн Лю Шүвэй эхнэрийнхээ өгсөн архийг дуртай явууж архинд сул Лю Шүвэй удалгүй согтож толгоо нь манандаж эхэлдэг. Ингээд оройн 9 цаг 20 минутын үед Лю Шүвэй Люна хоёр гэрлүүгээ буцахаар зэгцгээдэг. Цогцсон Лю Шүвэйгийн оронд Люна жолооны ар суугаад явж байгаад төд удалгүй Люна замын хажууд машинаа зогсоод Лю Шүвэй урд суудал дээр унтаад өгсөн байсан. Люна нууцаар авч явсан 6 ширхэг нойрны имээ гаргаж ирээд Лю Шүвэйгийн ам руу хийж энэ бол шарталт
байлгах юм, үүнийг уучхул арай дээрдэх болно гэж хэлсэн байна. Мэдээж Люши бол эхнэрийнхээ өгсөн эмийг өчүүхэнч эргэлзэх сэтгэлгүйгээр ол бүгднгийн уусан. Эмээ уулгасны дараа Люна машинаа асааж дахин хөдөлсөн. Гэхдээ гэрийн зүг биш харин услгааны худаг байдаг хариалангийн талбайн зүг рүү явдаг. Люна машинаа зогсоогоод нөхрөөс ихсэрч сэрээгээд өчигдөр би нэг зүүд зүудэлсэн. Худагт байгаа захсыг идээд хүүтэй болж байна гэсэн зүүд байсан. Магадгүй тэр худагт амьдардаг захсыг идвэл үнэхээр хоёулаа хүүтэй болох юм биш үү? Чи очиод худагт загас байгаа эсхийг шалгаад ир. Магадгүй үнэхээр бид хүүтэй болох юм билүү гэж хэлдэг. Люши арх нойрны эмний нөлөөнд байсан тул эрүүлэр бодож шийдэх чадваргүй байсан. Эхнэрийнхээ хэлснийг сонсоод өндийх гэж оролцсон ч нүдэн нэргэлдэж толгоо нь маш их эргэж байсан нь тодорхой. Бие барихад бэрх байсан ч магадгүй бид үнэхээр хүүтэй болох юм болов уу гэж бодсон. Эхнэрийнхээ үгэнд уруу татагдан арайхийн өндийгөөд эхнэртэйгээ хамт худгийн зүг рүү алхацгаадаг. Люна худгийн тагийг онгоолгоод Люшивээг үнэхээр загас байгаа эсхийг хараад өгөөч гэж үнийг шамдуулан Люшивэ худгийн доторхыг харахаар биеэ тонгоолгох яг тэр агшинд Люна боломжийг алдалгүй бүх хүчээрээ түүнийг түлхэн унгаасан. Люшивэ тэр чигтээ худаг руу унан тэр худгийн харны ирмгийг маажин дээш гарахыг хичнээн их чармайн Люнагаас айм гуйж уйлан хашгирч байсан ч Люна зүгээр л хөдөлгөөнгүй зогсоод тэр дүр зургийг харж байсан. Удалгүй Люшивэ үлдсэн бүх хүчээ шавхан худгийн ханаар авирсаар бараг аман дээр нь гарч ирэхэд Люна нөхрөө харангуйтаа шууд доош нь нүшиглөөд худаг руу унгаан худгийн тагийг дээрээс нь таглаад хаачихдаг. Үүний дараа тэр үс эмх замраагүй хувцаа янзалж орчноо ажиглаад хинч байхгүйг мэдэн машиндаа сууж хасаагаад хэргийн газраас цогтдаг. Люна тэр шүн төрсөн гэрлүүгээ явж хонсон. Маргааш өглөөн нь залуудаа нөхрөө алдсан өрөвдөлттэй эмхтэй дүрээ сайн бүтээчихвэл бүх зүйл дуусна гэж тэр бодсон байна. Маргааш нь Люшивэгийн цогцос олдоход Люна ухаан алдах шахам орилон уйлж эхлэн дараа нь чичирсэн хоолоогоор цагдаа нар худагт амьдардаг загсыг идээд хүүтэй болсон гэж зүүдэлсэн. Хатан ээж аавындаа оройн хоол идчихээд буцаж явах замд тэр тухайга нөхөртөө яртал нөхөр маань худгийг заавал очиж үзье гэсэн. Би шүн харанхуй аюултай гэж хоригдсон ч согтуу байсан болохоор тэр үг сонсоогүй. Өөрөө зөрүүдлээд худаг руу яваад эцэст нь хөл алдаад унаж байхыг хараад би маш их айсан. Хатан аав ээжээсээ айгаад төрсөн гэрлүүгээ шууд зүгтсэн гэж мэдүүлдэг. Цагдаа нар бол үнэхээр алмаарсан гар утсаараа цагдаа дуудаж болох байсан. Эсвэл ойролцоох айлд очиод тусламж хүсэж ч болох байсан. Гэтэл айгаад төрсөн гэрлүүгээ зүгтсэн гэдэг тайлбар нь маш утгагүй сонсогдож байсан. Хинч сонссон бүр хачирхалтай сонсогдох нь ойлгомжтой. Тэгвэл яагаад төрсөн эцэг ихтэй юу ч хэлээгүй, мөн дээрэс нь худгийн таг хаалттай байсан. Тэр шүн яг хин худгийн тагийг хаасан гэсэн үгүй гэдг нь бол мэдээж хамгийн их сэжгийг төрүүлсэн. Ингээд цагдаа нар эхнэр Люнаг сэжигтний тоонд оруулан мөрдөн шалгах ажиллагаагаа хилцгээдэг. Люнагийн хувьд айлын том охин байсан бөгөөд өөрөөсөө 10 насаар дүү эмэгтэй дүүтэй. Тэр багаасаа ердийн хүүхэд шиг гэж хэлэхэд бэрх байсан. Дунд сургуулаач бүрэн төгсөөгүй, хичээлээ хайсан, тосгондоо аль хэдийн асуудалтай охин гэж хүмүүст хэлэгддэг байсан. Хөдөөний амьдрал түүнд маш жигшмээр санагддаг байсан болохоор боломжил гарвал тосгоноос гарч хот руу явах тухай боддог байсан. Люна тосгон доторх 6 цэнгэний газар зөөгч үйлчилгээний ажил хийдэг. Түүнээсээ хойш бол арх тамхинд тэр бас донтсон. Хамгийн гол нь залуу дур булаам төрхөө ашиглаад өөрийн хүссэн зүйлийг яаж олж авах вэ, мөнгийг нь яаж амархан олох вэ гэдгийг тэр тэндээс сурсан. Архины ширээнд ус мэт мөнгө цацдаг эрчүүдийг байнга харж сурсан түүнд эрэгтэй хүн гэдэг нь зүгээр л мөнгө авчирч өөрийн хэрэгцээг хангаж өгдөг хэрэгсэл төдий харагддаг болж эхэлсэн. Жинхэнэ хайр эсвэл гэр бүл зохиох хариуцлагын талаар тэр огт бодож үзээгүй. Түүний хувьд гэрлэлт гэдэг бол нэг удаа томоор юм салгаж авах боломж төдий байсан байгаа. Люнагийн өнгөрсөн амьдрал зан чанарыг тодорхойлж мэдсэн цагдаа нар Люна Люшивэгийн мөнгийг онлон гэрэлсэн. Мөнгө аваад хөдөө орон нутгаас явахыг зорьсон байна гэж үздэг. Гэвч нөхөр нь буруугүй байхад гэрсний дараа шууд салалт шаардах юм бол чайлыг буцааж өгөх ёстой тул нөхрөө алсан байх магадлалтай гэж таамаглацгаадаг. Гэхдээ энэ нь зөвхөн сэжиг төдий байсан бөгөөд Люнаг буруутгах бодит нотлох баримт хэрэгтэй байсан. Люшивэгийн хумс болон алган дээр маш ноцтой шарх байгаа нэлэрдэг. Энэ нь худгийн ханыг маажин авирч гарах гэж оролцсны шарх байсан. Худгийн хананд ч мөн майдсан мөр, цусны уул мөр байсан. Өөрөөр хэлбэл Люшивэ худагт унсныхаа дараа хумсанд хугарах өвдөлтийг төвчин амьд үлдэхийн тулд эцсээ хүртэл авирч гарч ирэх гэж оролцсон гэдэг нь бол харагдчихсан. Цагдаа нар хэргийн газрыг дахин шалгаж худгийн ойролцоох өвсөн дундаас хаягдсан нэгэн эмийн савыг олдог. Тэр сав нь Люнагийн авсан нойрны эмний сав байсан. Цагдаа нар Люна хэрэг болохоос өмнө нойрны эм бичүүлж авсныг баталгаажуулдаг. Ингээд нойрны эмийг нөхөртөө уулгаад дараа нь худгийн дотогш унагсан юм байна гэдэг сэжиг нь бол баттай болж эхэлдэг. Цагдаа нар тосхны зам, орц, худгийн ойролцоох CCTV бичлэгүүдийг бүгдийг нь шалгахад
хэрэг гарсан өдөр Люнагийн жолоодсон машин гэрийн зүг чиглэсэн шулуун замаар яваагүй харин худаг байдаг тариалангийн талбаа руу эргэсэн гэдэг нь тогтоогддог. Мөн тэр худгийн орчимд нилээд удсан нь чилэрдэг. Өөрөөр хэлбэл худгийг зориуд сонгосон нь урьдчилан төлөвлөсөн хэрэг байж болзошгүй гэдгийг харуулж байсан. Түүнээс гадна хамгийн шийдвэрлэх баримт нь Люшуэгийн биеэс нойрны эмний найрлага илэрсэн явдал байсан. Арх нойрны эмийг их хэмжээгээр хамт хэрэглүүл төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж зөв шийдвэр гаргах чадварыг үгүй хийдэг. Цаашлаад амьсгал удаашрах бүр зогсох аюултай. Ингээд Люнагийн ярьсан хөл алдаад унсан гэсэн түүх бол худлаа гэдэг нь тодорхой болж эхэлдэг. Люна гэмт хэрэгтэн мөн гэдэгт итгэлтэй болсон цагдаа нар түүнийг хүчтэй шахаж эхлэн CCTV-ний бичлэг, үлдэгдэл, эмийн шинжилгээний тайлан мөн Люшуэгийн хумсны завсраас олдсон өөрийнх нь хувцсны ширхэг зэрэг тодорхой баримтуудыг үзүүлж эхлэхэд Люна эцэст нь гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр нулимс асгаруулan өөрийгөө хохирогч мэтдүр үзүүлэн энэ бол албаар хийлгсэн гэрлэлт байсан. Би ингэж амьдарч чадахгүй байсан болохоор ийм хэрэг хийсэн гэж ярьж эхэлдэг. Ингээд энэ хэрэг бол хэвлэлээр тармагц тосхны хүмүүс болж очролд орж тэд Люнаг хорт могоо шиг эмхтэй гэж хараан зөвхөж түүнд цаазаар авах ял оноож өгөөч гэж гарын үсгтэй хүсэлтийг хүртэл шүүх рүү өргөн барьдаг. 2024 оны сүүлээр Жүүчэн дэх ардын шүүхэд энэ хэргийн шүүх хурал болдог. Прокурор Люшуэ худгийн ороолоос амьд гарахын тулд ямар ихээр тэмцэн авирт гарч ирсэн тэгтэн Люна түүнийг ямар харгасаар дахин түлхэн унгаасан тухай тэр өдрийн үйл явдлыг маш дэлгэрэнгүй тайлбарлаж Люнад цаазаар авах ял шүүхийн бүрэлдэхүүнээс хүсдэг. Түүний яриаг сонссон Люшуэгийн эцэг их цээжээ дэлдэн маш их гашуудан уйлж байсан. Ганц хүүгээ алдсан Люшуэгийн аавал гэхэд тавьж хүрээгүй байсан хэрнээ ганцхан шөнийн дотор баг үсэн цайчсан байсан. Ял сонсохын өмнөхөн Люна гинэт цөхрөн сууж Люшуэгийн эцэг ихээс уучлалт гуйж намайг үхлээс аварч өгөөч, би хэрвээ шоронгоос гарах юм бол та хоёрыг хөл дээр чинь босгоод асарч амьдран намайг амьд үлдээгэж гэж гуйсан. Гэвч Жүүчэнгийн ардын шүүх Люнад цаазаар авах ялыг оноосон. Энэ үед бол Люна газар дээр унаж ухаан алдах шахам орилж би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй давд заалтна гэж хашгирсан. Гэсэн ч Шандумуудын дээд ардын шүүх түүний давд заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд 2025 оны 9 сарын 26-ны өдөр болдог. Энэ бол Люнагийн амьдралын хамгийн сүүлчийн өдөр байсан. Тэр туйлын эцэж турсан харагдаж бараг явж чадахгүй болсон тул хоёр цагдаа хоёр талаас нь түүнийг түшин цаазын талбай руу авч явдаг. Ял гүйцэтгэхийн өмнөхөн сүүлчийн уулзалтын үеэр Люна ямар бодолтой байсныг мэддэхгүй ч өөрийнхөө эцэг ихтэй уулзахаас эцээ хүртэл татгалцсан. Ингээд удалгүй Люнагийн цаазаар авах ял нь гүйцэтгэгддэг. Люна нас орсны дараа тосхны хүмүүс шудраг ёс тогтлоо гэж баярлсан. Харин Люшуэгийн эцэг их өнөөдрийг хүртэл Люнагийн эцэг эхээс хормын бэлэг болгож өгсөн 600 мянган йоно буцааж авч чадаагүй байгаа бөгөөд тэр мөнгөө буцааж авах гэж одоогийн байдлаараа шүүхтэлцэж байгаа гэсэн мэдээлэл байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харгас хэрэг байлаа. Тэгээд энэ хэрэг дээр мэдээж хэрэгтэн бас яг зохих ёсны шийдвэрээ аваад цаазын ялаа аваад цаазаар ахуулсан ийм хэрэг байлаа. За тэгээд энэ хэргийг сонсоод та бүхэн бас өөр төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.